Улаанбаатар хотын хөрс усны бохирдлын үндсэн их үүсвэр нь хүн амын 60% нь гэр хороолт амьдарч байгаатай холбоотой юм. Үүний 95% нь буюу 190 мянган нөхөн жорлон нийслэлийн хэмжээнд байна гэж үзэж болох юм а. Нөхөн жорлонгийн нянгийн бохирдол нь газрын дорох усыг бохирдуулах эрсдэлтэй гэж судлагдсан байна. Улаанбаатар хотын хөрснөөс дээж аван судлахад нийт хөрсний 88% нь нянгийн бохирдлоор бохирлогджээ. Мөн хотчлолтоос үүдсэн хөрсний бохирдол эрүүл ахуйн асуудалд нэн тэргуунд анхаарлаа хандуулж ажиллахгүй бол за аюулын харанхад илтэж байгааг ч онцлох хэрэгтэй юм а. Шинжилгээгээр Улаанбаатар хотын хөрсний 50 гаруй хувь нь их болон дунд гэсэн бохирдлын үзүүлэлттэй бол аймагуудын хөрсний бохирдлын түвшин мөн 40% нь их болон дунд гэсэн бохирдлыг зааж байна. Төвийн дүүргүүд буюу Чингэлтэй, Сүхбаатар, Сонгой хайрхан дүүргүүдэд гэр хороолол их байгаагаас үүдэн хөрсний бохирдол бусад үргээс их хэмжээтэй байна. Энэ нь хатуу шингэн хог хаягдлын менежмент угаацсны нүх хангалтгүй байгаагаас үүдэлтэй гэж ойлгож байна. Үүнээс гадна төвлөрсөн шугамд холбогдоогүй машин угаалгын газрууд ч хөрсийг бохирдуулж байна. Хөрсний бохирдлоос үүдэлтэй эзний халдвар төвчин дээгүүрт ордог. Эзний халдвар төвчөнд гепатитын А, Е вируст халдвар, цусан суулга, эзний бал над, хеликобактер, кампилобактерийн халдвар, сальмонеллез, эшрийн хокколын халдвар, хоолны хордлого, хямдал, холер зэрэг өвчнүүдийн үүсгэгч хүний биед хоол боловсруулах замаар нэвтрэн орж өвчин үүсгдэг байна. Эдгээр өвчин үүсгэгч нян вирус нь өвчтөй хүн болон эрүүл нян техникийн өтгөн ялгацсаар гадаад орчинд ялгардаг байна. Нян вирусээр бохирлогдсон ус, хүнс, сав суулга, эд материал бохир гар зэрэгээр дамжин амаар орж хоол боловсруулах эрхтнийг гэмтэн халууруулах, гүйлгэх, суулгах, бөөлжих зэрэгээр өвчлүүлдэг учраас эзний халдвар төвчин гэж нэрлэдэг байна. Иймд иргэн айл өрөх бүр хөрсний бохирдолд анхаарлаа хандуулан хөрсний бохирдолд цэг тавих цаг нь нэгэнт болсон байна. Та өөрийн хэрэглээний нөхөн жорлонгоо стандарт ариун цэврийн байгууламжаар солон мөн ахуй хэрэглээнээс гарч байгаа бохирдлыг ил задгаа хаяхгүй байх нь эхлэл болох юм. Та яг одооноос эхлээрэй. Алтай классын оруулж ирж байгаа төхөөрөмж жижиг ч гэсэн бүгдийг багтаасан байдаг. Жишээлбэл одоо агаар жуулалтын систем, эргэлтийн лагийн систем, азот фосфорыг арилгах систем, хөл одоо халдваргүйжүүлэх систем бүгд хийгдэж байгаа. Өөрөөр технологийн энд ямар нэгэн дутуу зүйл бол байхгүй. Тэр ч байтугай огцсон одоо ус ирэхэд тэрнийг агуулгах хүртэл одоо юм шийдэл өгсөн байт юм байна. Одоо Эколос Алтай Эколос компани өөрөө явуулын лабораторитой болох гэж байна. Энэ маш сайн хэрэг. Энэ бол өөрийнхөө тавьсан байгууламжуудыг бүрэн хянаад явах юм болцоод байна. За харин тэгээ цаашдаа Алтай Эколос компани маань энэ байгууламжийг Монголдо үйлдвэрлэхээр болж байгаа юм байна. Энэ бол маш сайн шаардлагатай. Энэ өөрөөр хэлбэл үнийн хямдрал болно. Монголын одоо нэг үйлдвэрийн томоохон бүтээгдэхүүн, шинэ одоо эко бүтээгдэхүүн тоног төхөөрөмж үйлдвэрлэж гарах нь энэ маш их сайн шаардлагатай юм байна. Энэхүү Алтай Эколос компани дэвшилт технологиг Монголд нэвтрүүлж эх орныхон экологийн тэнцвэртэй байдлыг хадгалах, хөрсний бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэн ажиллаж байна. Эко шийдлийг сонгож эх орныхон хөрсний бохирдлыг багасгахад хамтдаа хувь нэмрээ оруулцгаая.